Ус дахин боловсруулах үйлдвэр нь шин төв зөвлөх байгууламжийн гаргалгааны сувгаас усаа хүлээн авах ба хүлээн авахч худаг нь 20-20-ын харьцаатай сараалж болон шифер хаалтаар тоноглогдсон. Хоногт 104 мянган м3 хаягдл усыг нэвтрүүлэх чадaltaй. Хүлээн авах худгаас 1000 км голчтой шугамар насос станц 1 рүү дамжина. Насос станц 1 нь ажлын 2, нөөцийн 1, нийт 3 насосоор тоноглогдсон ба цагт 2200 м3 усыг хөдөлгөөнд биореакторын байгууламж руу хос шугамар дамжуулна. Насос станц 1 барилгад оруулах усны фосфор, аммон, хлор, цахилгаан дамжуулах чанар, булингар, усны орчин, температур гэсэн чанарын 7 үзүүлэлтийг хэмжих анализатороор хэмжиж автомат удирдлага хяналтын систем рүү мэдээлэлээ дамжуулах юм. Насос станц 1 нь ус хүлээн авах 400 м3 эзэлхүүн бүхий усан сантай. Тус байгууламж нь одоогийн суйрлагдсан хүчин чадлаар хоногт 52 мянган м3 усыг шахна. Хөдөлгөөнд биореакторын байгууламжийн оруулга дээр урсгал мэдээлэгч болон усан дахь фосфор хэмжигч суйрлагдсан ба бие даан ажиллах боломжтой 2 урсгалтай. Хөдөлгөөнд биореакторын байгууламж нь урсгал бүр агаараар хуваарлах шугам сүлжээгээр тоноглогдсон 3 танкнаас бүрдэнэ. Нэг танк нь 1440 м3 эзэлхүүнтэй ба түүний 40% нь буюу 576 м3 К3 гэх биологийн ашигтай бактери үржүүлэх үүрээр дүүргэсэн. Танк тус бүр агаар хуваарлах хаалт болон ууссан хүчил төрөгч мэдрэгчүүдтэй. Хөдөлгөөнд биореакторын байгууламжид орсон бохир ус эхлэл цэгээсээ төгсгөл хүртэл 3 цагийн хугацаанд явж өнгөрнө. Ламелла тунгаагүрийн хэсэг нь урсгал тус бүртээ коагуляцийн 2, флокуляцийн 3 холигч миксрүүдтэй. Цэвэрлэгдэж буй ус нь тус холигчудаар нийт 60 м явж өнгөрөх хугацаанд хөнгөн цагааны сульфат болон полимер доосолж лагийг бүлэгнүүлнэ. Үүний дараа нэг цагт 2.7 эргэх 14 м диаметртэй хусуураар тоноглогдсон тунгаагүрийн танкнд орох ба бохир ус нь 71 минут эндээ тунана. Тунгаагуураас гарах лагийг эргүүлэн эргэлтийн лаг хэлбэрээр ашиглаж хөдөлгөөнд биореакторын ашиглах эсвэл зайлуулах зорилгоор тогтворжуулах сангийн барилгад нийлүүлнэ. Лагийг буцаан эргүүлэх насос нь цагт 47 м3 хүчин чадалтай ажлын 1, нөөцийн 1 байна. Лагийг зайлуулах насос нь цагт 8 м3 хүчин чадалтай мөн адил нэг урсгалд ажлын 1, нөөцийн 1 байна. Хоногт 135 м3 лагийг тогтворжуулах санд нийлүүлнэ. Химийн бодисын хэрэглээний хувьд хоногт хөнгөн цагааны сульфатыг 1.2 тонн, полимер 13-аас 50 кг хүртэл байх юм. Давхар үйт шүүлтүрийн барилга нь нийт 6 танктай ба танк тус бүр нь дотроо хайрга, элс, антрацит агуулна. Нэг танк 10 см хайрга, 60 см элс, 1 м антрацит бүхий уюудээс бүрдэх ба танк тус бүрийг 4.4 м3 хайрга, 26.4 м3 элс, 44 м3 антрацитаар дүүргэсэн. Антрацитаар дүүргэсэн шүүлтүүрүүдийн өдөрт нэг удаа буцаан угааж цэвэрлэнэ. Буцаан угаах нийт усны эзэлхүүн хоногт 2624 м3 байна. Буцаан угаасан ус тогтворжуулах сангийн барилгад нийлүүлэгдэнэ. Буцаан угаахад халдваргүйжүүлэх сангийн барилгад байрлах тус бүрт нь цагт 1300 м3-ийн зарцуулалттай 6 насос байгаагийн 2 насосыг буцаан угаахад ашиглана. Мөн фильтрийг буцаан угаахад цагт 2200 м3 зарцуулалттай агаараар үлээнэ. Цэвэрлэгдэх ус нь шүүлтүрийн барилгад 30 орчим минут болно. Үйлдвэрийн дараагийн байгууламж болох халдваргүйжүүлэх сан нь 11766 м3 эзэлхүүнтэй усан сантай бөгөөд тус барилгад орж ирсэн ус 5 цагийн хугацаанд дамжин өнгөрөхдөө натрийн гипохлоридын уусмлаас электролизийн аргаар гаргаж авах хлороор халдваргүйжүүлж ариутгана. Тус усан сангаас үйлдвэр дотоод хэрэгцээний галын ус болон зарим химийн бодис найруулах усыг авч ашиглана. Халдваргүйжүүлэх сангийн барилга нь цагт 1300 м3-ийн 6 насосоос гадна урсгал болон усан дахь хлорын төвшинг мэдэрч урьдчилсан болон 2 дахь хлоржуулалт хийх химийн бодисыг дамжуулна. Насос станц 2 барилга нь мөн адил усны чанарын 7 анализатороор хэмжиж автомат хяналт удирдлагын систем рүү мэдээллийг дамжуулна. Насос станц 2 барилгад дамжуулах шугам сүлжээг гидравлик цохилтоос хамгаалах 20 м3 багтаамжтай 2 ширхэг даралтад сав байрлана.
насос станц 2 барилгад мөн 3 насосоор тоноглогдсон бөгөөд ажлын 2, нөөцийн 1 насостой. Мөн үндсэн гаргалгааны шугамд цахилгаан соронзон тоолуураар үйлдвэрээс дулааны цахилгаан станцад нийлүүлж буй усыг хэмжинэ. Ус дахин боловсруулах үйлдвэрийн химийн бодисуудын өдрийн хэрэглээг дурдвал 47.3 литр фосфорын хүчил, 1193 кг хөнгөн цагааны сульфат, 13-аас 50 кг полимер, 2581 кг натрийн хлорид ашиглах ба тус бодисуудын химийн бодис бэлтгэж доослох байгууламжуудаас харгалзах үйлдвэрийн дамжлагад шахагдана. Тогтворжуулах сангийн барилга нь 785 м3 багтаамжтай бохир ус цуглуулах 2 тасалгаатай танктай бөгөөд танк тус бүрд лаг тунахаас сэргийлсэн холигч байрлана. Тус танкнаас лагийг цагт 140 м3 насосоор шин төв зөвлөх байгууламжийн нарийн сараалжийн барилга руу шахна. Шахах шугамд гидравлик цохилтоос хамгаалсан 1 м3 эзэл хүнтэй даралтад сав байрлах ба шахах шугам нь даралтад хэмжүүр тоолуур зэрэг тоноглолоор тоноглогдсон байна. Химийн бодисын агуулгын барилгад нийт 205 тонн химийн бодис хадгалах боломжтой. Юулах насос станцын барилга нь нийт 6 насостой ба 4 насос нь цагт 740 м бүтээмжтэй бол 2 жижиг насос нь цагт 140 м3 бүтээмжтэй. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгах.